Архичин удаан. Жавар тачигнсан идэр үсийн хүйтэн шин яажги бор гэрийн тонор утаа савсах нь үзэгдэнэ. Гэрийн хойморт нь орхоо дээлтэй хижээл насны эмэгтэй янжуур сунаглуулан газарт унах үнсийг үл анзааран харцсан гүлийн бодол болон сон. Гэрт түүний өмнө сүхэрт суух эхнэр нөхөр хоёр аврал ирэн гордлын харцаар үе бүхэлдэж түүн рүү нэг харан газар руу нэг ширтэнэ. Хойморт суух эмэгтэйг хэрээ удган гэж олон түмэн нэрэджээ. Яаж бор гэрийн тооноор орж ирэх нү гэлтэй эргэлдэн угахчих хідэн хар хэрээнүүдээс үүдэж ийм нэр өгсөн аж. Алдан бусаар харин түүнийг архичин удган хэмээн ховж болгож амны зугаа ярих нь их. Хажуудаа тавьсан харцайгаа хааныг байлгаж тавих хэрээ удган архинд даанч их дуртай. Архи аваад л очиход болно доо гэсэн хүмүүсийн яриа их. Энэ удаад ч бас өнөөх эхнэр нөхөр хоёр хүн амтнаас дуулж сонсснороо өвөртөлж ирсэн архиа түүний өмнө тавьжээ. Гэвч хачирхалтай нудган архийг задлах гэж яарсангүй. Харин өнөөдөр хийх арга шарга засал юмаа бодож эргцүүлэн суухач. Баргийн хүний заслыг бодох санах юмгүй аргалцдаг догшин ширүүн харцтай үлгэр домогт гардаг шулам шиг зүс царайтай өнгөгдөж норсон хувцастай түүнээс улс амтан имиж тэдний хашаанаас аль болох холоор явна. Зорж ирсэн хүний үлийг бүтээж өгсөн өдрийнхөө шөнө өөрөөсөө өөр хинч үгүй бор гэрт хин нэгэнтэй маргаж бархирч агсамдгаас нь болсон биз. Орчлон дээр ганцаараа юм уу гэхэр үгүй. Өөрийн өврөөс унагсан олон сайхан үртэй хань ижлэн чамд сэрүүн мөртөө хамт амьдардаггүй хачин жигтэй. Энэ байдал нь саахалтын хідэн улсуудыг ярих юмтай болгоно. Архичин эмчин хажууд нь хинд эсгэвдээ гэж бас хачирлана. Уг нь цагтаа царай зүс сайхантай галцог цацарсан нүдтэй охин байсан даа гэж хөгшчүүд хөөрөлдөнө. Бусдад хүргэсэн тус нь үлгэр домог мэт шидтэй гайхамшигтай анч гайхаж их ихэнхтэй согтуу найган явах түүнийг хараад дөхөж үг солих хүн үгүй. Өмнөө суух гэр бүлийн хоёрыг хараад өөрийнх нь өнгөрсөн үе дурсамжууд сэдвэргүй гэлтэй. Тэртээ 13 жилийн өмнө ач охиноо дагуулсан хоёр буурай удгантай уулзаж учир явдлаа хэлжээ. Ач охин нь 10 дугаар ангиа төгсөөд зуны амралтаараа хөдөө хамаатныдаа амарч байхдаа ухаан алдаж унаад эргээд сэрэхтэй оюун санаанд самарч солиорсон байна. Хоёр хөгшин аав ээжээс нь хойш үнэрлэх өргөө болсон юмсан ч удган тэр үед бор сархтан толгой мэдүүлээгүй галтай цогтой хүчтэйж байж охинд мэрэг төлөг тавьж үзээд хээрийн гүйдэл гүйцэнд дайруулсан олж мэдээд ихээ яривхтай хатуу зас болохыг мэдсэн ч эцэстээ хоёр буурайг бодон тэдэнд туслах арга засалд шуударчээ. Хэрэгтэй зүйлсээ зэхэн хээр гаран харанхуйд охиныг олзлон ороосон хар хүчтэй харьцан ярилцаж хөөж туун зайлуулан салах арга заслаа эхлүүлэн хийж байтал охины биед нөхцөн үхэрийн хар бузар удганы чихэнд зэврүүн холоогоор жамаа даган үүлээ идэх байсан хүний урдуур чи өөрөө орсон шүү хэмээн хашхраад замхан оджээ. Засал үлээ дуусаад тахлын гертэ хөргүүлэн ирээд хоёр буурлын талархсан сэтгэлийг хүлээж аваад ярилцаж судал өнөөх охины харт тодорч хацар нулаа бутран эмээ өвөө би хаана байна гэх дунаар бүгд баяр хөөр болон удганы гэрээс явцгаалаа. Хэд хоног удганы зүүд өмж сэтгэл нь давграх болжээ. Тэр үеэс хойш удган гэртээ орж ирэхэн цөөрч тахлын гэртээ гэрийг нэгээд шагаалхаа болж шүн дөлөөр ганцаараа чанга ярьж хин нэгэнтэй маргалдаж муудалцаад байна уу гэлтэй хэд хоногийг үджээ. Учир юу вэ гэхээс охины амийг нэхэж ирсэн үүлийн үрийн хар манан удганы үүлэнд уур хилэн хурч чи надад өрөө төл гэж байнга чихэн дээр нь хашгичин халуун голголом тэгчин шатаан хайртай бүхнийг чинь залгин гэж занах болсныг удган төвчлгүй хэд хоног учрыг олох гэж хэрэлдэж нэг хэлэлцэж нэг үджээ. Эцэст нь өнөөх хар залгигчтай тохироо хийж өөртөө чамайг сүлдлэж тахий. Харин миний гал голом дүр удмыг 50 орхих хэмээн тохиролцжээ. Тэр цагаас хойш хар залгигч тохирооны дагуу удганыг их бүхнийг 50 орхиж удганд сүлдлэгдэн нөхцжээ.
Харин удган түүнтэй нэгэнт нөхцснөөс хойш өдөр бүр шахуу сарахад сугнаж нэг биеинд хоёр толгой байна уу гэлтэй ганцаараа ярьж агсамдах болсон түүнээс залхаж цэрвсэн үр хүүхдүүд ханийчлан түүнийг орхин нүжээ. Гэр бүлийнх нь орхин одсонд гомдсон ч гомдоогүй царай гарган арх зархтаар хань бараа хийн олон жилийг үджээ. Өнөөдөр харин тэр цоо ирүүл гэрийнхээ хомирт бодол болон суун. Өөрийгөө бүх зүйл буруутай хэмээн шүүж суун. Өнгөрсөн бүхэндээ дүгнэлт хийгээд эцсийн удаа энэ хоёрт туслахыг хэмээн шийдээд суугаач. Хэрээ удагнаас тусламж ирэн суугаа энэ гэр бүлд 18 жил өр хүүхэд заяагаагүй юм. Өнгөрсөн жил нь гэрээг нь гийгүүлж цэцэг шиг сайхан охин мэндэлжээ. Гэвч тэр охин төрсөн цагаасаа өвчин зовлон ярьж одоо сэхэний орон дээр ухаан орлогыг хэвтэж байж. Түүний ээж нь чимээгүй мэлмэрх нулимсаас сул урсан бидэнд танаас өр хандах хүн үгүй боллоо. Таал бидэнд туслаач хэмээн зөөлөн шивнэв. Үүнийг сонссон удагны бодол сарнин за өнөөш нь би бөөлнө. Үүр цайхад үнийг охиныхоо зүүн гарт зүүж өгөөрэй гэд гартаа түрүүнээс хойш барьж суусан ногоон утсаа өгөөд одоо та хоёр яв. Охин дээр оч гэв. Гэр бүлийн хоёр за ойлголоо. Танд маш их баярлалаа гэд доктуутай мөнгө өгөх гэтэл наадах чинь одоо надад хэрэггүй. Харин нэг хүслийг минь биелүүлээч гэд хажуудах намхан бор ширээн дээрээс нямбаа нугалж тавьсан цаасыг аваад үүнийг 3 хоногийн дараа энэ дугаар руу залгаад утасны эзэнд өгч тус болооч гэхэд гэр бүлийн хоёр зэрэг шахуу тэгэлгүй яах вэ хэмээн хэлээд цаасыг аван ингэртээ хийгээд гарч одов. Өхөр цаг өнгөрч үүр шөнийн цагаар удган бөөлж харанхуй тамаас ирсэн хар толгойг зайлгагч чи сонсож бай. Өнөө хүртэл нөхцөхдөө өрөөлийн төлөө чи бит хоёр нэг сэтгэл гарган зүтгэсэн. Энэ биеийг минь авахар сахитгийг чинь би мэднэ. Тохирсноосоо боцлогүй би чамайг сүлдлэн дахиж орогнох орон уух сархтаар таслаагүй илээ. Одоо харин өхөл амьдралын заагт байгаа өөдсөн чинээ охиныг өнгөт орчлонд өрх герт нь буцаагаад өгсөн утсаар минь амийг нь бөглөөд хүрээдэр үүлээд үргээд ирсэн хойно энэ биеийг минь автахгүй хэмээн зөвхөн тамлан бөөллөө. Үүр хаяарч цагаангээгээ татахтай зэрэгцэн удагнаас аврал ирэн ирсэн аав ээж хоёр охиныхоо зүүн гараас хэрээ удагны өгсөн ногоон хамгаалтыг бүх гэгч нь ууж тогтоолоо. Нарны алтан туяа цонхоор тэмүүлэгтээ зэрэгцэн бяцхан охины сормоос хөдлөн хацарны гарч хөлсөн бурцаач үзэгдэв. Харин удагны гэрийн тооноор нар тусахад удган тас гэдэргээ савн унлаа. Ухаангүй хэдэн ч цаг хөвцсөн бүү мэд бүх бие нь хүндөөрлөн сэрэхэд гэрэн зэвхий дааж хөрсөн харин гадаа харав бүрээ нэгэнт ноёлсон байлаа. Арай ядан тэнхий гарган өндөж хувцас хуйгаа тайлан гадааж биеийг хөнгөлөөд галаа өрдөөд ширээн дээр байх сархтыг тахил дээр амийг нь нээж тавиад гурвантай мөргөв. Борт сай гал дээрээ пор хийлгээд хүүтэн хөлсөө хасгартал 3 аяга очичход янжуураа асаан тахлынхаа урд суугаад за чи ирчвөө. Охин одоо аюулгүй юу гэж асуув. Салхи зүүн чихрүүн сэвэлзэх шиг болж зүүн мөрнийх нараас би ирлээ. Бүхнийг чиний хэлснээр хийлээ. Одоо чи хэлсэндээ хүрээрээ гэв. Удган хүүтэн жомлцаад бөө хүн хэлсэн үгнээсээ буцдаггүй юм аа хөө. Цагаа болохоор чи миний сүнсийг аваарай гэж инэв хэлв. Удган өндөж орлуугаад өгөхөд үсээ чамбаагийн чинь хоошин цэмцээлгэн самнаад одоо сайхан амрыг даа хэмээн хэвтлээ. Гэр бүлийн хоёр удганы загсан захиасыг санаж цаасан дээрх дугаарлуу залхан удганы үлдээсэн цаасыг дамжуулан өглөө. Тэр цас захиа байжээ. Хэрээ удганы олны нэршлэр архичин удган гэр бүлийнхэндээ үлдээсэн захиа байж. Хайрт хань минь ээ, сайхан үрсүүд минь. Би та нартаа амнаасаа илүү хайртай шүү гэдгийг минь мэдээсэй гэж энэхүү захиаг сэрүүллээ. Энэ амьдрал заяасан элэг бүтэн амьдрал минь болсон та нарыгаа сэвтэхгүй гэсэндээ хүүтэн хүндий хандаж явсан юм шүү. Хайргүй байсан, хайрладаггүй байсан гэж битгий гомдорой намайг уучлаарай. Намайг үгүй болоход миний онгод тахлыг хойд уулын аманд байдаг удган модонд очиж тавиарай гэж хүсье. Үр удмаа 9 үеэр нь дээрээс нь харж дэрэгдээс нь түшиж явах болно гэсэн захиа байв.